Баатар гэхээр л хүн бүр хүч чадал нэр төрийн баталгаа гэдгээр нь мэдэх бах. Харин ертөнцид хүмүүс чамайг Баатар гэж мэдүүлж игшин зөөцч ад үзнэ явд доо. Яга устын хүн авраг мэлхийн төвдч яг идүүлэхийн даван дээр нэг хүн түүнийг авардаг. Яга уст зүгтгтаа гидсэндээ шаргачиж тэгснэ намайг алчих. Угаасаа амьлуулчихна гэж явдیں۔ Арцгар устыг зайроо гэдэм байх. Зайроо яга устыг шанаадж авснаа. Битгий тонгос өгсөн баатруудыг амьлуулахын тулд тамаас сүнсийн чирж авчирдیں۔ Чамайг амьлуулах бүр чи биш болно гэн. Ямар ч тач ягаан уст зайраа хоёр бол баатрууд бас баатрууд өгсөн ч дахин амьлуулж болдог. Манай хоёрын даалгавар бол саяхан шиг 50,000 гаруй чөтгөртэй толдох. Ягаан устын чирж авсан том арцг навс болж таардیں۔ Зайроо тэрийг хараад бүүр нэгэд үзтэл цэцгэн дунд шар устай жоохон охин байлаа. Зайрыг нь царай нухстай болж энэ охиныг сахиусан тэнгэргэж хэлдэг. Тэгснэ хаяа авчдیں۔ Энэ үеэр ариун хөлөг баатрууд чөтгөрөтэй толдож. Зайроо тэднийг аврахаар явах гэтэл хөлөг баатар минь сахиусан тэнгэр миний би чамд ялалт хайрлаа гэд өнөө охин чинь ирдэг. Сахиусан тэнгэрүү төрөлхийн бардам өөртөө ихтэй магтуулахыг хүсдэг оршихуй лээ. Энэ охин бол 13 дахь сахиусан тэнгэр Теорита. Теоритагийн мэрх холгонд зайраа муухай царайлж бүр сүулдэ би сахиусан тэнгэрүүдийг үзий яддаг гэд хэлцдэг. Тэгээ шууд ганцаараа толооны талбар руу зөвлөлээ. Бууж эрэхтэй утгаа шидтэл өнөөх нь очиод дэлбэрчин. Зайраа амьд үлдсэн хөлөг баатруудын өмнөр орж үлдсэн бүх чөтгөрийг алаад тусгадаг. Тэгтэл авруулсан хөлөг баатрууд зайрыг баатар гэж мэдснэ. Чамаар авруулах чийчтэй шившиг гэж авдیں۔ Тэгээ сахиусан тэнгэрийг харснаа зог тусан зогсдог. Энэ идэх хөлөг баатруудын ахлагч сахиусан тэнгэрийг аюулгүй зүгтаалгаад өгсөн чамаагүй тулд гэж тушаасан юм байна. Даанч зугцсан эдэн замдаа баригдаад бүгдээрээ өгцөн. Харин гол хүчин чөтгөрийн ханыг зогсоохоор авчиж. Хөлөг баатрууд бэхлэлт үүсгэж чөтгөрөөтэй толтон шиддэвсэг ашиглаж холоос дайрсан боловч ялагдхан цаг хугацааны асуудал олжээ. Энэ хоёр зайраа холоос харж агаад ган тусарч ирээд тулаан нэгтлээ. Ирээл шууд замдаа таарсан бүх чөтгөрийг зогсоод зайгууны нэгээр нь алдаг. Тулаан хүмүүсийн тал дэргүй бололтой. Хөлөг баатруудын ахлагч бол Кивиагийнх нааш муутай эмэгтэй. Сахиусан тэнгэрийг хүчийг ашиглахын тулд заавал гэрээ их буюу хамтрагчид болд юм байна. Зайраа шууд сахиусан тэнгэрийг энэ дундаас хамтрагчаа бол гэ дахиад ичдیں۔ Байдал түр намдсан ч тулаан тусах болоогүй байдаг. Чөтгөрийн хаан ойртоо ирэхэд эргэн тойрон Улаанбаатарч урмал амтан чөтгөрөөл чуурдаг. Энэ бол 47 дахь чөтгөрийн хаан Гоги. Ганц иш мангар олон чөтгөрийн хаан байд юм байна. Чөтгөрийн хааны арим дахин нэг удаа дайрлаа. Энэ удаад хөлөг баатруудын шидэд дайралтыг хамгааснаа буцааж явуулаад шидэд зэвсгийн нэвтчин. Ингээд ялхасаа өнгөрлөө. Зайраа ааш муутд цэргүүдээ ухраа гэтэл хариуд нь хөлөг баатрын нэр төр бид өвгтлээ тултна гэж авдیں۔ Яг энэ үед дайралт төр жирэг нь тасалдаг. Чөтгөрийн хаан хэдхэн ормын дотор хүмүүсийн хөөс тэмтэрч архилаа. Ааш муут алуулахын даван дээр зайраа ирж аварна. Даанч ялхад хэтэрхий яриадчээ. Гэхдээ зайраа сахиусан тэнгэрийн хүчийг ашиглаж толдох гэсэн нэг сонголт байгаа. Гэтэл энэ үед зайраа би дахиж сахиусан тэнгэрийн хүч ашигламааргүй байна гэж авдیں۔ Хүмүүс үхцгээж зайраа атсан шалаанд орлоо. Тэгтэл сахиусан тэнгэр намайг үзий атсан ч болно. Тэгсэн ч гэсэн би чамайг ялахад чинь туслая гин. Ингээд зайраа сахиусан тэнгэртэй гэрээ хийж чөтгөрийн хаантай хийх тулаан хэллээ. Теоритэй бол элдний сахиусан тэнгэр. Тэнгэрээс сэлэн бороо шиг асгарч чөтгөрийн хааны армийг хормын төдий тас татаад ажиллаа. Зайраа сэлмэнд хүчнээсээ шингээж өнөөх нь очиж дэлбэрдэм байна. Ингээд дуусгүй их сэлмний ачаар өстө жинхэнэ бөмбөгдөх шиг л аллаа. Дараа нь чөтгөрийн алуу дайрч нэг хөлийн тас татаж hayдаг. Сүүлчийн дайралтай хийхээр Теорита мангартан малтан сэлэм гаргаж ирэхэд зайраа өнөөхт нь хүчээ шингээж чөтгөрийн хаан руу шиддэг. Асар том дэлбэрэлт тэнгэр газрыг дөргиож чөтгөрийн хаан хэдэн хэсэг болжээ. Гүтгэл чөтгөрийн хаан дэлбэрсэн бэ бусаж нөхөд өмнөхөөсөө илүү хүчтэй болчдیں۔ Тэгсэн чинь яг энэ үед нөгөө ягаан уст мангар том дэлбэрдэг юм холголцсон явж идэг. Зайраа өнөөхийг ашиглаж чөтгөрийн хааныг дахин нэг удаа зад дэлбэлж архилаа. Тулаан тусны дараа Теорита босч ирснэ. Намайг магт талгааг минь ил гэдэгдийн сахиусан тэнгэрүүдэд алт мөнгө биш. Хүмүүсийн магтаа шүтлэх хэрэгтэй мэл та. Зайраа толгойг нь илэхэр гараа явуултал хуучин дурсамжин сэтэрдэг. Энэ үеэр аашмут ирж зайраа руу сэлмэд далааж түүний жигсэн зэвцгэн тэрэ. Зайраа бол Баатар. Гэхдээ энэ ертөнцид Баатар гэдэг бол сайн сайхан шудраг усны бэлэг тэмдэг биш. Харин хорон мөгийн бэлэг тэмдэг үлээ. Зайраа өөх хэрхээ хүртэл алдаж Баатар байхаар цодлогдсон нэгэн. Түүний үлдсэн гимнэг бол Зайраа сахиусан тэнгэр алсан. Зайраа өмнө сахиусан тэнгэртэй гэрээ исэн ариун хөлөг Баатар байжээ. Гэхдээ 11-т чөтгөрийн хаантай тулдах үеэр хэн нэгэнд Зайраад худал мэдээ дамжуулж Зайраа сахиусан тэнгэрийн хамт хойлохнаа чөтгөрийн хаантай тулдахаар явдаг. Удаан тулдсан боловч ирэх өстө нэмэлтгүүч ирсэнгүү. Сахиусан тэнгэрүүд хэмжээшгүй хүчтэйж хязгааргүй гэсэн үг биш. Хүч нь барагдаж хэмжээндээ тулвал чөтгөрийн хааны хараал хурч чөтгөр бол чуурдаг. Зайраа үнээс сэргийлж сахиусан тэнгэр сэнэр баг хороосон. Гэхдээ Зайрыг өгөнд хэн ч итгээгүй илээ. Тиймээс сахиусан тэнгэр алсан гэх хэрэг тохож өөх хэрэггүй Баатар болохоор цалсан байдаг юм. Зайрын зэрлэг бол түнд худал хилж хурамч хэрэг товсон хүнийг олж алах. Дараа өдөр шууд шин даалгавар аваад өөр газар руу явуулахын гин. Очих газар нь 20 жилийн өмнө хамгийн анхны чөтгөрийн хаан гарч ирсэн газар. Тэр чөтгөрийн хаан одоо хүртэл юм да. Чөтгөрийн хаар баг багаар тархаад тэр авийнхын хүмүүс нүүхээс өөр аргагүй болжээ. Эртэл чимээ аниргүй нам гүм тосгон хөтж гин.
Чөтгөрийн хааны хор ойртож байгаа болохоор нүүхэн нөгөөд цөөхөн хүн үлдсэн юм байна. Манай эдийн даалгавар бол 51 дахь чөтгөрийн хаан гарч ирсэн төмрийн уурхайг бүтэмжлэх. Зайраа баг жахаар дэлгүүр тэртэл дэлгүүрийн эмэгтэй уйлчин. Тэгтлаараас нь жоох охин аав гэд нүдэнд нь нулимс цэлгэндэг. Юутэйч Баатрууд маань уурхаараа зүгэллээ. Тэгтэл цагаан үстэн. За та нар орчих би буцлаа гэд ганцаараа явтдیں۔ Тулдаж чадгүй мэн л да. Энэ шар үстэй Баатар бол эзэн хаан өөрийгөө хаан гэж үздэг. Түүнийг эм нөгөөл бол террорист талдлага. Энэ ертөнцид ямар нэг хэрэгсэл тусгай тэмдэгцэлж айдас буюу энчантмент хийж болт юм байна. Эзэн хаан хинээс ч илүү айдас сэлж чаддаг ба гайхалтай зохион бүтээгч хэлээ. Харин баахан чөтгөрлөө ганцаараа дарж байгаа солиотой нөхөр бол Баатар Тэцүүя. Зайрыг яагаад байсан олон өхөл чи биш болно гэдгийн тод жишээ нь. Манай зарсан газартаа ирж чөтгөрийн хор тархсан газар төмөр саваанууд зоож хориг хийгээд олчлоо. Тэгтэл төрөө ирсэн аашмутын салаа чөтгөр олж уурсан уурхачтай таарчиж. Чөтгөрийн хор тархсан ч тосгоноос нөгөөг үйлцсэн хүмүүс уурхачтын гэр бүлүүдэжээ. Ямар ч тач манай тулаан нэгдэж бүгдийг алж ирэхлөө. Тэгсэн нэг амьд хүн бидийн бүх уурхачт нь үхээгүй. Нөгдөж чадсан хэсэг хүмүүс үлдсэн юм. Тэрийг мэдсэн эзэн очиж аврыг гэсэн чинь аашмут. Бидний даалгавар бол уурхай бүтэмжлэх гэж заларнаа. Тэгтэл зайраа. Тэгвэл бид нар очиж аврна гэж хэлдэг. Теорита энэний сонсоод бөөн баяр. Тэгтэл зайраа. Чи үлд хөвчүүллээ гэж авсан. Нөөцөө уурхачтыг алуултгийн даваан дээр зайраа болон манай хэд ирлээ. Зайраа солиот хоёр тэр дорн чөтгөрийн армийг юу ч хэлж чаддаг. Ор хамарханч гарахад бол хэцүү. Манай эд зүгтэн тулд олны хүч хэрэгтэй. Тэгээд эзэн уурхачтын багчанд адис сэлж зэвсэг болгож өгнө. Энийг мэдсэн мэт баахан чөтгөрөд газар доороос гарч иж манай эдийг бүсэлдэг. Тулаан эхлэхээс өмнө эзэн бүгдд нь хандаж арт хэрэгдээ амаараа хамгаалах нь бидний үүрэг. Хамгийн түрүүнд өгөх нь чи шүү зайраа. Дараа нь би. Тэгээ солиот. Гэт тулаан эхэллээ. Ямар ч тач ганц ч хүн өглөхөө бүгдийг алж чаджээ. Гэхдээ уурхач чантраад өглөөд юмнууд л өвчин. Энэ үед эзэн та нар минь нүдийг хүртэл хатуу чулууг хагартал нүдэж амьд үлдэхийн тулд өдөр бүр хичээсээр ирсэн. Тэгвэл одоо юунаас айн гэж босцоо гин. Ингээд газар хөдөлж чөтгөрийн арим дахин нэг удаа дайрлаа. Уурхачд зэрэг орсон бололтой чөтгөрөөтэй чадхаараа тулдчихээн. Энэ хоёр уурхай ахлах газар унж яг алуулахын даваан дээр хангалын нөгөө талаас түмэн сэлэн бороо мэт тарлаа. Теорита зүхтаад иржээ. Ингээд теоритагийн буйнаар хурц жото уйс сэлэмнүттэй боллоо. Дахиад газар хөдөлж чөтгөрийн арим айсвэ. Энэ үед теорита зайраад намайг өхөөлмээргүй байвал хамгаал. Гэт 3 дахь толаан эхэллээ. Гэхдээ тэгтэл шууд хэнгэрийг хагалмаар амар чимээ гардیں۔ Энэ бол 51 дахь чөтгөрийн хаан Лотус. Чөтгөрийн хааны чимээнд уурхач тэлтгүү. Эзэн зайраа хоёр солиорох нь холгойлон болж байна. Азар солиотод нөлөөлтгүй. Ингээд зайраа солиотод холоос туслахаруулж солиот чөтгөрийн хаан руу өсрөн орлоо. Тэмтрүүлийн хэдийн хэсэг тастаж зайраа холоос дэмжсээр чөтгөрийн хааны биеийг тас татаж хаялаа. Тэгтэл өхгүй солиотыг барьчдیں۔ Жинхэнэ би нүүр газар байжээ. Зайраа дарих гэтэл шидэн тусчдаг. Аашмут цэргүүтэйгээ туслахаар эртэл чимээнд нь нортож чаддгүй. Энэ үед эзэн хаан мангар уртаа босч ирснэ. Миний арт иргэдэг яаж чадж гинэ? Мо хогийн ургамал гэд бүтээсэн зэвсгээрээ шаарддаг. Тэгээд яг дуусах гэтэл эзэн хааныг гиндүүлж хөлнөөс нь барьчин. Тэгтэл нөгөө талд солиоч чөтгөрийн хааны тэмтрүүлээс татаж бүр үнсээр нь суулчдیں۔ Эзэн хааны нүүр бүр минчидлийн улаацсан өршөөж боломгүй эрэг. Яавч өршөөж болохгүй гэд өөрийнхөө хөлийг тас татаж орхилоо. Эзэн хааны жинхэнэ нэрийг Норгайл гэдэг. Тэгээд чөтгөрийн хаан руу дайрахаас өмнө Норгайл би чамайг аварна гэж орлоо чөтгөрийн хааныг сэлбдэг. Завшааныг ашиглаж зайраа чөтгөрийн хааныг юу ч хөө шатааж орхилоо. Тулаан дуусч эзэн хаан болон манай эдийн ачаар уурхачд гэртээ исэн мэд ирч чаддаг. Баатар гэдэг бол жигшин зэвцмээр муу мухагийн бэлэг тэмдэг хүлээ. Гү тэгтэл зайраад уурхачны охин. Баярлаа Баатар минь гэдیں۔ Зайраа амьдралдаа Баатар гэдэг үгийг ийм байдлаар сонсно гэж төсөөлөөгүй визээ. Энэ ертөнцийг сүмийнхэн захирдаг гэхэд болно. Манай эдийг харсан намлагч тушаал дагсангүй шийтгэн гисэн явж шүү. Тэгсэн аашмат манай эдийг өмөрч тулдж үзээгүй ирнэ худлаа бүлбэл үсэрсэн юмнуудыг ботход тэр өнөөдөр олон үний юм аварлаа гэд хэлэх үггүй болгоо гэж. Манай даалгавраа дуусгаад буцаж төв байрандаа ирлээ. Ирсэн газар нь Хэлийн хот Миурид цайз. Жижиг тосготоос ялгаатай нь хүн амих үзэж харах ч юм болон ганц олцсон амралтын өдргээд бүгд тос бүр дуртай зүйлсээ хийж гин. Тэгтэл зайраа дээр аашмут ирдэг. Манай гурав хотоор явж теоритаг зарим авахар явсан аашмут нэг нууц задалдаг. Сэхүүсэн тэнгэрийн хүчний үндэс бол хаалга. Сэхүүсэн тэнгэрүүд аянга дуудах, хор гаргах, ирээдүг харах, эсвэл өөр ертөнцөөс хүн дуудах гэх мэт төрөл бүрийн хүчтэй байдаг. Солиотыг анх сэхүүсэн тэнгэрийн ертөнцөд дуудаж авчирсан гэж ярьд юм байна. Ямар ч тач өдөө хүртэл алдсан 12 сэхүүсэн тэнгэртэй харьцуулахад сэлэм дуудах буюу сэлэмний сэхүүсэн тэнгэр теоритаг сүмийнхэн болон Хөлөг баатрын холбоос суг гэж дүгнжээ. Тиймээс теоритаг алж сэхүүсэн тэнгэрийн хүчний нууцыг судлаж ийсэн бол таардаг. Гэхдээ зайраа теоритаг ашиглаж богинохон хугацаанд 22 чөтгөрийн хаан ялсан болохоор Хөлөг баатрын холбоо болон сүмийн хооронд теоритаг алан алахгүй гэх маргаан өссөн байгаа мэн. Аашмут теоритаг аврахын тулд зайраагаас дахиад нэг чөтгөрийн хаан алчих гэж гуйдаг. Манай эдийн дараагийн даалгавар бол Хэлийн хот Миурид цайд дүүх гэж авсан.
Мюрит цайз руу 15 дахь чөтгөрийн хаан Ибрис дайрна. Энэ чөтгөрийн хааныг 9 дэх Сахиус нэнгэрийн хороор будаач шалж чадаагүй. Манай эд Мюрит цайзыг Ибрис чөтгөрийн хаан эртэл хамгаалж энэ үед 9 дэх Сахиус нэнгэр Ибрисийг зогсоо заггүй хороор будаж ална. Хэрвээ манай эдийн нэг л зогтвол хүзүүндх тэмдгээр толгойг нь дэлбэлнэ гэж авс. Сүмийн теоритаг алж Сахиус нэнгэрийг судлахын тулд ийм арга сэдсэн юм. Гэхдээ тэгтэл энэ үед цагаан уст уучлаарай. Нaan ч нэг логикийн алдаа байна. Нэг хүн зогтвол бүгд хүн гэж юу гэсэн үг вэ? Ингүүл Ибрис чөтгөрийн хааныг алах төлөвлөгөө чинь талаар болох босуу. Гэт нэг л зогтвол бүгдийг ална гэсэн боловчтیں۔ Тэгээд Зайрогоос юу хэрэгтэй ингээс хэл гэж ас. Зайрооч хариуд нь хүмүүс, заавар, тэгээд хоол хүнс, заавар, зэвсэг, заавар, морин цэрэг бас хараачт гэсэн чинь бас л заавар гэдэдیں۔ Энэ цагаан өст тулдаж чадгүй гэдээсэн чинь амар сэргэлэн, залтай, мангар ухаантай нөхөр ээжээ. Түүний нэр бол Венедим Леопул. Тэр хүмүүст хүссэн бүхнээ итгүүлж чаддаг авьяастай ба сүмийнхэн дунд ч төрөөд байгаа гэх хүмүүсийн мэддэг маш том нууцыг мэддэг. Тиймээс цагаан өстийг баатар болохоор шийтгэж түүний хүзүүнх тэмдгэнд тусгай айд зурулж чөтгөрүүдийн талаарх үнэн хинт ч хэлж чадахгүй болгожээ. Энэ хоёр хотын хаанигтай хүмүүс мөрөдөд тоглоод сууж ийн. Тэгтэл онгорхоо шүдтэй нөхөр. Би бол шадраг асны тал, худал хуурмын хизэж твчгүй гэснээр нэг хүний гарыг тас садаж аялаа. Түүний нэр бол Цаав. Хүүхдээ хасаа алуурчин болохоор бэлтгэж ирсэн ч хинээс ч илүү шадраг асны тал загсдаг. Бүр муу хүмүүсийг зөнгөөрөө мэдэрдэг чадвартай ба. Манай эдийн нэг адил баатар байхаар шийтгүүлсэн мэлээ. За ямартаач Зайрагаас бол бүр өгтлээ ядаг за. Ягаан устын дурангаар хараач чадахгүй хоолын эмийг харж бас сонсож чаддаг. Бүр эзэн хаан цаавд зориулж холоос боддог шидэт зэвсэг хийж өгсөн гэж байгаа. Тэрүүгээрээ ганц чалтахгүй боддог. Энэ зур нөгөө эстэг Сахиус нэнгэр нь хөлөг баатартайгаа яриад цайз нөрөх бэлдээд явчихна. Зайраг эртэл теорита бүр бөөн оролцсон. Йоо, би сая эстэг Сахиус нэнгэртэй болчлаа. Тэр бүр өдөрт 7 удаа толгоогоо илүүлж магтуулдаг гэж штт. Би бүр сэрснээс хойш ганц ч удаа илүүлсэнгүү. Алив ил гэж ас. Зайраач, тийм үү гэт хайчлаа. Тэгтэл манай эдийг цайз хамгаалах сургаар өнөө уурхачд бүгд иржээ. Энийг мэдсэн эзэн. Нэг нь нийтийн төлөө та нар огт бид ялхан цаг хугацааны асуудал. Гэт бүгдийг мангартуулаад аваа явчдیں۔ Ингээд бэлтгэл ажилт дуусны дараа цагаан ус Зайраатай уулзаад хэрвээ ч төрөд хүмүүс донд ороод хор утгах живэл яах вэ гэж асуудаг. Зайраад үнний талаар хэлхийг хүссэн бололтой. Юу тач чөтгөрийн арим мортож тулаан хэллээ. Эзэн уурхачдыг зөсгөлж хамгаалалт үсгчиж. Цайв цайзын хойд эсгийг хамгаалж ийн. Харин ааш мотын цэргүүд чөтгөрүүтэй тултаар орлоо. Үгүй тэгтэл чөтгөрүүтэнд хүмүүс үйжидیں۔ Өнөө хүмүүс нь манай эдийн бэлдсэн хамгаалтыг эвдээд байдал биштэй тэрлээ. Хөлөг баатрууд бүр сандарсан. Одоо яана хүмүүс чөтгөрүүтэй хамт юу хийж байгаа юм бол гэж яахтан солиот гарч ирснэ. Ганц зорилол толгойг нь дэлбэлждэг. Тэгээд үлдсэн эдийн төвөггүй алчин. Энэ зур чөтгөрийн хаан Ибрис ирж Зайра теорита хоёр тултаар явлаа. Ингийн дайралд үйлчлэхгүй болохоор аврах том сэлэм дээрээс нь унагадаг. Дараа нь бэлдсэн өрхөнтэй оруулж теорита бүх хүчээрээ аврах том 5 зэвсэг унаад чөтгөрийн хааныг бүр мөсөн тусгана. Гэтэл аимшигтай шаргасан чөтгөрийн хаан хүчээ нөхөд манай хоёр лөө гиндүүлж таардаг. Зайра теоритаг хамгаалж нуруундаа хүнд шарах авжээ. Чөтгөрийн хаан хүчээ сэргэж цайж чөтгөрүүдийн гарт оров. 15 дахь чөтгөрийн хаан Ибрис өгшгөө мөн хажээ. Түүнийг ална гэдэг боломжгүй. Зайра өгсөн ч түүнийг дахиад амьлуулж болно. Харин теоритад тийм боломж байхгүй. Гэсэн эдээч теорита эцээ хүртэл Зайрагийн тэргэд байхаар шийдчих. Тэгээд Зайра дахин нэг удаа намайг өхүүлмээргүй бол хамгаал гин. Зайрач теоритаг бүрэн үлэн зөвшөөрч түүний хамтрагч болохоор шийддэг. Өгшгөө мөнх дайсныг алж чадах сэлэм. Энэ сэлэмд алж устгаж чадахгүй зөвлөж байхгүй. Теорита хүчээ ашиглаж өөр ертөнцөөс арай уйлд дутдаг. Энэ үед чөтгөрийн хаан хариу дайрч Зайраг хүн шаргатуулж орхилоо. Тэгтэл ягаан ус гарч ирж цайзаас цаав чөтгөрийн хааныг шаргатуулж Зайраг боломжийг ашиглаж чөтгөрийн хааныг зодог. Тэгсэн чинь чөтгөрийн алга болчтیں۔ Үүнтэй зэрэгцэн ариулд ч бас тоос улан замхардаг. Ингээд тулаан дуусч манай хэд яллаа. Ухаан артал нүдний шилтээ сайн нөхөр сууж ийн. Зайраг хүн шаргацсан ч үхээгүй болтой. Гэхдээ тэгтэл нүдний шилт цааш цаанаас өгсөн тушаалыг л даг. Чамайг зарим нэг дээд хүмүүс хараандаа авсан. Тэд болж төрөөтэй нэг тал гэж авдیں۔ Ямартаач Зайра энэ удаа теоритаг магтаж толгойг нэлтэл баярлсан да. Сайн байна гэснээр Зайрагийн толгойг илээд нас. Энэ удаагийн ялтаас олж теоритаг хэрэгтэй гэж үзэх хөлөг баатрууд нэмэгдэжээ. Тиймээс баатрын сала Аашмутын 13 дахь хөлөг баатрын легонд тэр хугацаагаар орохоор болдог. Аашмут манай эдэд шин даалгавар өглөө. Тэр нь теоритаг хамгаалах. Манай эдийн байнга газар бол бомбын хот Лоф. Аашмут үг нэмж сүмийн талаас теоритаг алуулахаар алуурчин явуулна. Болгоомжтой бай гэж загтаг. Зайра дээр улаан өстэй нэг хүрснэ. Та хэд 3 чөтгөрийн алсан гэлөө. Би ганцаараа 2-ыг алсан. Тиймээс миний алалт али аваад ир гэд баахан мөнгө авчдیں۔ Улаан өст бол Жайс. Баатрын салааны луу сургагч. Түүний гимнүг бол лууг хамгаалахын тулд бослого дэгдээсэн явдал. Өдөр нь Зайратай уулзахаар эмэгтэй хүн иржээ. Түүний нэр бол Френши. Зайрагийн хуучин сүд төсгүй. Шууд л юу хийгээд байгаа суугач урам хугармаар юм. Мастулт гэр бүлийн хүргэн байж гээл. Амар ихэмсгээ. Зайра хуучин сууд төсгөөгээдсэн чинь хуучин биш дээ. Одоо хүртэл хүчинтэй гэж авдیں۔ Юутай чи хотод ирсэн шалтгаан нь 50 эсгэж чөтгөрийн хаан Сприганыг хайж байгаа. Сприган хүний дүрд ороод энэ хотод нөөцөж магадгүй гин. Теоритагийн бие хамгаалагч хийхээр Зайра Аашмут цаав 3 явдаг. Аашмут зүгээр хар нөмрөг өмсөд эртэл Зайра. Стогоо харагдаж байна. Яаж сэтгэхээр эрэгтэй дүрд орё гэж боддог байна гэж авдیں۔
Энэ зур теоритой зогсоо зайгүй энийг чавь, тэрийг чавь гэд Зайрог шалаад ийн. Зайро ч аргагүй харж хэрэгтэй юм даа гэж удаад хотоо бэлгэлэхэр шийддэг. Тэгтлэг энэд сүмийн явуулсан алуурчин дарваа. Аашмут тэрийн зогсоож цаа үлдсэн нэгийг алчиж. Тэгсэн мөр олуулаа байжээ. Манай дөрөв хүмүүсээс олдож нарийн годомлоо зүгтдэг. Энэ үед хүн гэмээр хөвчтэй мууми шиг хүн дайрдیں۔ Цаа хүртэл юу ч хийж чадсангүй. Зайро Аашмут хоёр дайртал гарын сэлэн болж молоод нэлээд хүчтэй болтой. Хараас нь сүмийн алуурчд болон цэнгэр үстэй хамтрагчд нь ирдэг. Тулаан эхэлж цэнгэр үст бүр агаар дээр бултаад хөдөлгөөн нүртэл хүн гэмээргүй харагдана. Бүр болоогүй. Гарын сүнснаа Зайротой аан мань үзэж байна. Сахиусан өнгөрөөд сайн ч вэ, муу ч вэ хүнд гэмээр уучруулж чаддаг хүмэн. Тэгтэл теоритад ягаад ч юм цэнгэр үст хүн биш юм шиг санагддаг. Энэ үед тэнгэрээс галаар тургиж жай сайртай луу нэрийтэйгээ иржээ. Тэгсэн чинь луугийн галаар шаруулсан ирнэ цэнгэр үст үхээгүй эдийн. Манай хэд бүр шок. Манай эдрүү дайрсан хэр хөлөг батраа дунд урагч байгаа болж таарлаа. Түүнийг олохын тулд яах тухайгаа зөвлөлөхөөр Зайро Аашмутын легонд ирдэг. Энд бас их хамт Марлин гэх сүмийн хүн байна. Энэ нь бол Аашмутын авгах. Манай эдийн мэдж байгаа зүйл гэвэл алуурчдыг хөлсөн газар надад явах хайгчдын нийгэмлэг. Тиймээс хамгийн ихнээс ижрол Содрик гэх уг нийгэмлэгийн захирал. Нэрэл мууми эмхтэй цэнхрөөс хоёр Содрикос мөнгө аваад ээжидэг. Зайро туслах нэг хүн эрэхтэй гэсэн ягаан устж жаас хоёртой сууж ийн. Ягаан ус дурамчхан байсанд жаас ягаан ус туслахгүй бол би туслая гэд ягаан устыг мангар хүндэлдэг за. Яагаад гэсэн чинь ягаан уст дээр үдэлсгэлэн лөө хааллахын тулд өөрийн гараа үжисэн гинэ. Шалбалын. Ямар ч тач Зайрод ягаан уст хэрэгтэй. Өдөр нь Аашмуттай уулзтал даашин зөмсчиж тэгснэ. Яасан эрэгтэй хүн шиг харагдаад байна уу гэж ас. Зайроч ойлгосон бололтой. Чи мангар хөрх харагдаж байна гэлчнэ. Өнөөхөн тэр хүндээ бөмбөгнөд баярлаад байгаамаа. Ягаан устыг тослуулахаар авчирсан бас учиртай. Тэр бол чадварлаг хулгайч. Түүний нэр бол Дота. Гим нүгэл нь угсаа залгамжлах ханхуг ордноос нь хулгайлсан хэрэг. Үнэн эрэхтэй ханхуу Дотагаас надад туслаач намайг энд хорцсон гэж гуйсан юм байна. Гэхдээ Дотагийн үгнхэн читгээгүй. Түүнийг баатар болгохоор ялсан билээ. Манай гурийн төлөлгөө бол Зайро Аашмут хоёр хосын дүрд орж тэр хооронд ягаан өст Содрикийг хулгайлна. Даанч эхлэхээс өмнө өнөөмө Содрик чинь манай хоёрыг ирсний мэдчин. Энэ зур манай хоёр френшитэд тарчдیں۔ Тусдаа өрөөнд юу болсон тухай ярилцж ил Содрик манай эдийг алуулахаар алуурчид явуулчиж. Гиндэлж өрөөнийх нь гаднаас бууцсан боловч нэг гар нь тас өсрвэ гэж. Хүүхэд гэлгүй ирсэн алуурчдыг хаг задаж орхилоо. Ингээд нууцаар холголох төлөлгөө бодлогоож хүчээр үзэхэр болдог. Содрик тань талаа ашиглаж баахан хөлсний алуурчид дуучиж. Тэгэж хол баримтуудаа бүгдийг шатаагаад дүүтэйгээ хамт зогтохоор явна. Манайд хөлсний ялуурчдыг торох юмгүй ялж гин. Тэгтэл сахал үсэндээ баригдсан бриг ангих нөхөр ирвэ. Зайро шууд наадах тавар ялч. Гэ хаяа авчдیں۔ Тэгээд холоос буучсан хүний нялтал. Тэнгэрээс хүн дүрс чөтгөр боож ирлээ. Өнөөхөн талаар нэг төвөж байдал бишээд иртэл теоритой хамт баатрын салаа ирдэг. Тулаан шууд өөрчлөгдөв бололтой. Сагуудын манай эдалж чөтгөртэй тулдахаар Зайро тарьдаг. Теоритой сэлэн бороо оруулж Зайро эцсийн цогцолтыг хийснээр өөр тулдах хүн үлдсэнгүй гэж. Сахалт бриган өртөл бууж өгсөн байдаг юм. Энэ зур зогтчихсэн Содрик дүүгээсээ хальт толтол битгий хөдөл гэд ягаан уст гараад ирдیں۔ Мууми эмхтэй цэнхэр уст хоёр манайтай тулдгаар битүү хоёртой өөр хүнд очиж даанч Содрик баригдсныг мэдээд болох гэтэл цэнхэр уст би мөнгөний үгүй. Та хоёр манай талд ажил эсвэл өөх гэж авдیں۔ Энэ цэнхэр уст нэрэл хүн дүрс чөтгөр ээжээ. Зайро Содрикт хоёр санал тавьдаг. Нэг бол ливэр бүх үннээ хэл. Эсвэл дүүнэрч нь алж авчраад нүдэн дээр чинь тамлана гэж ас. Содрик арга буюу үнэлж манай эдэг алуулахаар захиалсан хүн нь маск зөөсөн Михаил Зайлков гэх эрхэм гэж хэлдэг. Энийн сонсон Аашмут сонин царилгатай зэрэгцэн дэлбэрт болж өнөө хоёрт Содрикийг алахаар иржээ. Завшааныг ашиглаж Содрик зүгтчин. Зүгтж явтал салсан дүүтэйгээ таардаг. Баярлалт тэрсэн чинь цээжийн нэвт сүлбэж хаялаа. Жөтгөр Содрикийн бүх дүүг олоод охин дүүгийнх нь бий тарчээ. Гүй тэгсэн хажууд нь өнөө цэнхэр өст мөөми эмэгтэй хоёрдохор байж идэв. Мөөми эмэгтэй охиноос чи хэн бэ гэж асуудал. Намайг Сприган гэж дууд гэж нас. Манай эдээс гадна баатрын салаад өөр нэг сүүлчийн гишүүн бас ээ. Буруу зүйл хийгээ шийтгүүлж байгаа гэж авдیں۔ Цагаан ус дуруу ухаанаа ашиглаж харуулн ятгаад судлуулахаар алжээ. Ингээд Аашмутын салаанд орсон манай эдийг дахин нэг амар жимэр амралтын өдөр айсвэ. Аашмутыг хамт гарах уу гэтэл цанхэр царайлцсан завгүйгээд гарсангүй. Уурхад болсон хэрэг. Гурван чөтгөрийн хааныг дарсан болохоор Зайро теоритой хоёрыг хүмүүс мэдээд эхэлчиж. Бүр хүүхдүүд теоритагийн гарын үсгийг аач маваал. Энэ зур Аашмут хөлөг батрын мэдээллийн өрөө нууцаар орж байгаад цагаан устдээ таарчдаг. Аашмут ямар нэг зүйл мэдээд байгаа л та. Энэ улаанууд цав цагаан арьс цус сорогчийн нөхөр бол баатрын салааны сүүлчийн гишүүн Райно. Ярианаас нь шулуухан зантай хинэггүй нөхөр шиг санагдана. Үүнээр Райно бол их бууч. За ямартай чихийг өнтөл гигийн цагаа өдөрч төрөөд дархан тэрэ. Бас манай эдийг өхөөлөх санаатай. Хөлөг батрууд нь хотыгоо төвийг хамгаалж зөвхөн баатрын салаал чөтгөрүүдийн дайрсан бомбыг хамгаална гэж авч шүү. Тэгснэ бүр луу муу нисэдэж болохгүйгээд Жайсыг толтохыг зөвшөөрдгөө. Гүй тэгтэл Райно шууд энэ аныг дэлбэлчээ. Тэгвэл ингээ эргээд аюулд ороод хөлөг батрууд туслахаас аргагүй болно гэж донгосно. Теоритой Зайроор юу гэж зөвшөөрөх үү? Гэхдээ Зайрод өөр бодсон юм байла. Тэгээ шууд сүмийнхний завийг дэлбэлчих гэж ас.
Төлөлгөө ёсоор Райно сүмийнхний завийг дэлбэлж цагаан ост завшааныг ашиглаж Жайсыг толдолох зөвшөөрөл авдаг. Тэгээд гарахтаа Ашмутд их хамп Мерлинд минь түргэрээ гэсэн чинь Ашмут гинтэл тесэрч чи мөн овш миний аавгаах бол сайн хүн гэд хэлдэв. Цагаан ост үтэл Ашмутын туслагч хайх цацрлаа. Бомб руу чөтгөрийн харим аль хэдийн ороод ирж манай эд чөтгөрийн харимтай тултахаас гадна хүмүүсийг аюулгүй газар руу нүлгэнэ. Теоритаа сэлмээр бөмбөгдөж Райно чөтгөрийн харимыг ганц буудаал бүгдийг нь алчиж байна. Энэ нас тэгж байгаа Теоритад мангар хандтай. Юм л магтаал. Тэгсэн Теоритад магтаал нэг л болж өгдөггүй. Удаачгүй шидэн хэрэгсэлтэй жижиг чөтгөрөд гарч ирнэ. Райно бүх дайралтыг юу ч болоогүй юм шиг хамгаалдаг. Энэ зур хотын дундор муу усны хөнгөлт өнөө цэнхэр өстөрсөн хөлөг баатруудыг юу ч хуалж архилаа. Ашмут авгахтайгаа уулзахаар очиод нэг зүйл асуудаг. Хариултаа авчаад цөнхөр царайлж хөмхийгөө 100 зогслоо. Манай чөтгөрүүдийг устгаж хүмүүсийг аврахаар очтол хүмүүс манай эдэс яагаад гэдгийг ашгүй Теоритаа царайгаа харуулж арай гэж аврахаар болдог. Удалгүй Жайс ирж чөтгөрүүдийг хормын дотор устгана. Энэ үед бомбын цамхаас нөгөө хойтсон Жайс руу бодож гин. Заяраа хүмүүсийг Райно даатгаад цамхаглуу зүгэллээ. Ашмутаас дууч харахгүй сонирн байдалд орчиж, энийг харсан Ашмутын туслах сэтгэлээ онгойлгож хитэн хэлдэг. Энэ залуу Ашмутыг өөх гэвэл өгч чадхаар бүр хитрхийн үнэт за. Ашмут чиний санаа бололтой надад туслаач гэдэг. Энэ оронд Зайро Теоритагаар цамхаглаа уртаж төрөөдийн бэлцэн урахаар гарлаа. Гэтэл өнөө муу эмэгтэй манай хоёрлоо тарьдаг. Тэгээд Зайро унсны даландуулж дуусах гэхэд хотог болдог гарын Теорита хамгаалж Зайро боломжийг ашиглаж эмэгтэйг агаар шиттэл Жайслуугийн галаар гүйцээж архилаа. Тэгээд хаа байсан хотын төвөөс Райно өнөө хоёртроо боддог. Суманч байндаа тусч одоо ганцхан цэнхэрөөс төлтлээ. Ашмут туслахтайгаа Френшигээс тусламж гуйхаар ирчиж Френшиж туслахыг зөвшөөрч хаашаа ч юм бэ явна. Зайро цэнхэр өстэй толдгаар иржээ. Цэнхэр өст чөтгөрийн цусаа нэмж чөтгөр төрхөндөө ороод би чамайг ялч чадах байгаа мэдэж гин. Гэхдээ сахиус нэнгэрийг алах өчүүхэн ч болов боломж олж ивэл би амиа зориулахад бэлэн. Бүгд таны төлөө бүхэл чөтгөрийн дээр орших үнэмлэхгүй хаамна гэт толан хэллээ. Цэнхэр өстийн дайралт дүр нь асар хортон, асар хүчтэй байлаа. Зайро Теорита хоёр чадлаараа хамгаалдагч Зайро шархчин. Цэнхэр өст Теоритаарын хуруугаа чичиж чамайг ямар ч үнээр хамаагүй заавал алах ёстой гин. Теоритагаас энэ үнэмлэхгүй хаан найдаг болтой. Тэгээд цэнхэр өст дайрахад Зайро дайралтыг хамгаалж байдал хэрэглээ. Зайрогийн толгойд олон бодол эргэлдэж өөрийнхөө төлөө бас амар өгцөн сахиус нэнгэрийн төлөө заавал ялах ёстой гэж шийднэ. Цэнхэр өст бүх хүчээ гаргадаг. Теоритач мөн хүчээ ашиглаж ариун ил дууддаг. Зайро цэнхэр өстийн дайралтыг нэвтэлж биеийн нэвт сүлбгэн тэрэ. Ариун илтэнд тусгаж чадахгүй зөвлөж үгүй. Цэнхэр өст далга болж ариун илт тоос улан замхарлаа. Цэнхэр өстийг бүүжам гэдэг. Бүүжам чөтгөрийн хаан байсан уу? Эсвэл зүгээр хүчтэй чөтгөрөөсөн үү? Стоп өмд. Ямар ч тач тулаан дуусч манай хоёр яллаа. Буцаж явтал өнөөмөө сприган уйлж унжаад манай хоёрыг хуураа наачтیں۔ Теорита юу ч чадахгүй ортол гиндүүлж дараад яг алуултгийн даваан дээр Зайрыг өгдөг өнөөмөө хотог амьд норч хамгаалдаг. Яг энэ үед сприганы ар нуран шидэд сум таслаа. Бууцсан хүн нь цаав. Сприганыг сприганч гэж мэдхгүй хэн нэгэн Теоритаа руу дайрчна гэж хараад буутсан юм. Тэгснэ би хүүхд буцчих шиг боллоо. Яана гэж явдیں۔ Цагаан ус тажууд нь юу уцаад байгаа юм бэ чи гэд бөөр. Зайро сприган зад өшгөлж өнөөх нь амтай голтой мосны хонгил руу цогтож гин. Тэгл урдаас нь Райно бөөн баяр болсон гараад ирдیں۔ Тэгээд хөө сприган чи намайг ямар нүгэл хийж баатар болсныг мэдхүү. Би бол төрөл нэгтнээ алагч. Би хүмүүс дуртай. Баатар болсон минь ч таалагдж гин. Би бас хүмүүсийн яриад байдаг ухамсарын талаар сурж байгаа. Ги яриад байдیں۔ Сприган бүр айж өгөх гээд орилж гарлаа. Райно өргөжлүүлж чиний орилоо ямар гой сонсогч байна гэд ханан цавснаа. Би бол чөтгөрийн хаан Фука гэд сприганыг гүйцэдэг. Ари үлдэн зоолгож өгсөн байх хэвээр цэнхэр ус дамид эдийн. Яг зоолохоос өмнө бинээсээ зогтсон байл та. Уг нь Зайро ари үлдний талаар хүмүүсээс нуужсан боловч ингээд цэнхэр уст мэддэг болчлоо. Энэ зур Френши Ашмут тамлснараа тусалж Ашмут авгаахтайгаа уулзахаар ирчиж манай эдийн хайгаадасаа ари үлэг баатар донд байх хэвээр урагчин явж Ашмутын аваагаах үжээ. Ашмут сэтгэлээ удалж яагаад ч төрөөтэй нэг тал улсныг асуудаг. Ашмутын хувьд авгаах нь түүний хөлөг баатар болоход чиглүүлж ааваас нь илүү аав шиг байсан нэгэн. Авгаах нь Ашмутт хүмүүс ч төрөөдийг хизээч хэлж чадахгүй. Тиймээс тэдийн талд орж амьд үлдэхийн тулд гэж хариулдаг. Ашмут нулимс туслуулж хүндэлж ирсэн авгаагаагаа баривчлах гэсэн боловч эцсийн мөчөд харж чадлаггүй нүдэ эн чин. Авгаах нь энэ боломжийг ашиглаж түүнийг алхаар шид зэвсэг талаалаа. Энэ үед туслах нь Ашмутыг аварч хооронд нь өрөө өгчээ. Ашмут авгаагийнхаа гарыг тастаад хүзүнд нь сэлмээ зоож гим нүлийг нь төлөвлөлээ. Энэ зур Френши манай эдгээр ирээд энэ толсон тулаан зүгээр өгөөшвэж гэж явдیں۔ Манай эдэг энэ толж хооронд чөтгөрийн хаан Абадон хоёр дахь нийслэл буюу Зайрын тод руу дэрчээ. Өөрөөр хэлбэл хоёр дахь нийслэл чөтгөрөдөд эзлэгдсэн. Муу мэдээ ингээд тусахгүй. Урагчийг алсан Ашмут чинь хөлөг баатруудад баригчиж. Хөлөг баатрууд Ашмутыг үтгэхэд хэлсний огтоосоо сонсдгоо. Бүр шорон ториод ихэд хонсын бүү мэд. Энэ үед Зайро дээр иржсэн нүднийшэлтэй нөхөр ирснэ. Чамд хоёр сонголт байна гэж хэлдэг. Эхнийх нь цаацсан ял аваад өгөх. Хоёр дахь нь баатар болж чөтгөрөтэй өргөжлүүлэн толдох. Нүдний шилт бол 12 дахь легоны командлагч. Хажууд нь угаан сахиусан тэнгэрнэ. Энэ өстө манай тал юм уу, чөтгөрийн тал юм уу? Бүү мэд. Ямар ч лээсэн энэ нөхөр баатарт хүмүүсийг аварна гэж итгэдэг.
Хамгийн анхны Сахиус Тэнгэрийн хүч нь өөр ертөнцөөс Баатарт одоох байжээ. Гэхдээ нэг асуудал тулгарсан. Өөр ертөнцөөс ирсэн хүмүүс өөр хэлээр ярьдаг. Тиймээс ойлголцож чаддгүй байсан юм байна. Ингээд хүмүүс шин шийдэл олсон. Өгсөн хүмүүсийн нөгөө ертөнцөөс дахиад удаж авчрах. Баатруудыг амьлуулдаг нь Сахиус Тэнгэрийн хүч байжээ. Гэхдээ хүчээ ашиглахын тулд амьлуулах хүнээ мэддэг байх шаардлагатай. Анхны Сахиус Тэнгэр олон хүний талаар байнга удаж чадахгүй болохоор одоо ганц л хүнийг Баатар болгож чадна. Аашмот Баатар болохын тулд эхлээд өгөх ёстой гин. Манай олон зүйлийн талаар удаж эцэст нь Сахиус Тэнгэрийн хүчинд итгэхээр шийдэж Баатар болохоор яллуулсан байдаг юм. Олон шалтгааны улмаас Баатар гэдгийг ял шилтгэл гэж боддог болсон ч үний эрэхтэй нь бол хамгийн анхны Сахиус Тэнгэрийн хүч. Энэ хүч хэзээ нэг өдөр чөтгөрүүдийг дарж хүн төрлөختөн аврах үзээ. За тэгээд бичлэг таалагдсан бол лайк саба дараад сэтгэлдээ өвчээрэй. Дараагийн бүлэгэд нэхэд яваа. Дараагийн бүлэг нь 10 сараас гарч эхэлнэ. Тэгээд гарч дуусгаар нь оруулъя. За тэгээд бай.